За ер нь юу нийслэлийн 2 дугаар сургууль дээр даатлагт гарсан байгаа. Тэгээд даатлагын 6-7 хоногийн хугацаанд GeoGebra-г одоо ашиглаж хэрэглэж ирсэн. За түүний жишээ болгож 9 дугаар ангид тойргийн урт дугуйн талбай боловсон идэвдээр P-тог тооцоолох туршилтыг бас сэтэлжүүлэлт болгож орсон байгаа. За тэгээд өгөгдөлтөөр за би номныхоо линкийг ийшээ чат руу явуулчих. За линкийг явуулсан. Тэр линкээр ороод бүгдээрээ хамтраад цуг ажиллах юм байна. За тэр линкээр оронгууд ном маань гараад ирнэ. За тэндээс өгөгдөл буюу за миний цуглуулсан өгөгдөл байгаа 9 дугаар ангийн. За энэ өгөгдлийг copy paste хийгээд за одоо дараах үр дүнгуудыг бид нэр одоо туршилтаар GeoGebra дээр хийж бүгдээрээ үзэх нь байна. За нормал мөрийн статистик мэдээлэл за тэгээд хоёр дүрслэлээр одоо харьцуулж харсан байна. За тэгээд туршилтын үр дүнг одоо нэгтгэж харсан. За энэ одоо дүрслэлүүдийг бүгдээрээ GeoGebra дээр хийцгээе хамтраад. За өөрийнхөө аккаунт руугаа ороод за нөгөө 9 цэснийхаа GeoGebra Classic буюу сонгодог GeoGebra-г сонгоод за түүнээс төлөв сонгох шаардлагатай болно. За төлөвүүд гэдэг рүү ороод за бүгдээрээ хамтраад зэрэг хийгээрэй болж өгвөл за төлөвүүд гэдгээс хүснэгтийг сонгоно. Хүснэгтийг сонголоо. За сая өгөгдлөө copy paste хийсэн шүү дээ тийм ээ. За үүн дээр хуулаад тавилаа. За А багны хувьд болохоор бидний юу байгаа? Тойргийн урт буюу хүрээний урт. За Б багны хувьд диаметр байгаа. За хүрээний урт диаметр хоёрыг харьцуулахад ямар тоо гарч ийнэ? Бидний хүссэн тоо бол P тоо байгаа 314. Тэгэхээр өгөгдлөөс 10 болон 12 дугаар 12 гэсэн номертой сурагч бол P тоо гаргаж ирж чадсан байна. Тэгэхээр бид анги нийтийн хувьд хэрхэн одоо хэмжилтийн алдаа гаргасан байна вэ гэдгийг дүгнэлтээр бас олж харах зорилготой байгаа. Тэгэхээр бид C багныг идэвхжүүлнэ. C багныг идэвхжүүлээд нэг хувьсагчийн анализыг сонгоно. За тэнгууд гистограмаар гараад ирж гистограмаар дүрслээд харуулсан байгаа. За үүнээс бид одоо тохиромжтой одоо дүрслэлийг бас өөрөө гуслагчаараа тохируулж болно. За мөн энээр баруун одоо дээд буланд статистик мэдээллийг үзүүлэх гэсэн товчийг сонгоход за статистик мэдээлэл гараад байна. За бидний хувьд төвөр бол 15 тийм ээ 15. Төвөр бол 15. За дундаж утга 321 гараад. Гэсэн чинь бидний хүсэж байгаа утга маань юу вэ? 314 тийм ээ. За тэгээд стандарт хазаалт дисперс за өгөгдлийн хувьд гэх юм бол хамгийн бага утга нь 275, хамгийн их утга нь 2.8 гэсэн байгаа тийм ээ. За энэ статистик мэдээллийг бас ингэж харах боломжтой. За мөн хоёр дахь товчлуур буюу өгөгдлийг харуулах. За өгөгдлийг харуулах товчийг дарахад за өгөгдөл C багантах өгөгдөл гараад байна. За энэ өгөгдлөөс бид нар бас юуг хийх боломжтой вэ гэхлээр онцгой цэгийг бас хасах боломжтой байгаа. За одоо хэмжилтийн хувьд хит их байгаа ч юм уу тийм ээ. Одоо жишээлбэл 367 бас нэг онцгой цэг байна тий гэж үзэж байгаа бол энийг чеклээд хасчихна гэсэн. Тэгэхээр бидний нөгөө статистик мэдээлэл маань бас давхар өөрчлөгдөд явна гэсэн үг.
За мөн гистограмаар бид бас харж болно. Мөн өгөгдлийг дүрсэж болох хэлбэрүүд гэх юм бол тэгш өнцөг диаграм. За тэгш өнцөг диаграмаар харъя гэж бол тэгш өнцөг диаграмаар асан утга болгон дээр харагдаж байгаа тийм зурагдаж харагдаж байгаа. За бокс плотоор харъя гэвэл энэ сонгох нь байна. За цэгэн диаграмаар харъя гэж харъя гэвэл сонгох нь. За иш навчны диаграмаар харъя гэвэл сонголоо. За нормал контур графикаар харъя гэвэл ингэ сонгох нь. За мөн бид одоо хоёр дүрслэлээр харж болно, харьцуулж харах боломжтой гэсэн. За эхний дүрслэл маань гистограмаар, за хоёр дахь дүрслэл маань за тэгш өнцөг диаграмаар харъя гэвэл ингэ сонгох. За бокс плотоор харъя гэх юм бол сонголоо. За бокс плотын хувьд болохоор дундаж утга нь бол 3.2. За үүнээс одоо хоёр тал руугаа жигэд тархалттай байна тийм ээ. За хамгийн бага утга энд 275. За хамгийн их утга 3.8 гэх мэтлээ одоо харуулсан байна. За нормал когнитив графикийн хувьд гэх юм бол за энд бол яг дундаж утга бол тэгдээр авагдана гэдгийг бас эндээс харж байгаа. 3.2 тэгдээр авагдана. За үүнээс хоёр тал руугаа одоо цэгүүдийн маань бөөгнөрөл байгааг харж байгаа тийм ээ. За мөн сонголтууд зэсийг сонгохлоор бид бас юуг харах боломжтой вэ гэхлээр Y тэнхлэхийн хувьд одоо тоолол, харьцангуй, нормаачлах гэх мэтлэн сонголтуудыг сонгож болно. За нормаачлах гэдэг за давтагдсан хүснэгт буюу интервалыг бас харах боломжтой. За мөн нормал мөрийг тийм ээ нормал мөрийг харна. За нормал мөрийн хувьд дундаж утгаас одоо хоёр тал руугаа одоо жигэд хэвийн тархалттай байна. За тооллын хувьд болохоор энэ 275-аас 301 гэсэн интервалын хооронд 4 давталттай байгаа. Өгөгдлийнхаа хувьд бол 4 давталттай байна гэдгийг бас харах боломжтой байна. За мөн бид энэ график хэсэг дээр энэ дүрслүүдээ бас хуулах боломжтой. За энэ сонголтууд зэсний хажуудах одоо зэсээр дарахаар график хэсэг рүү хуулах гэж одоо график хэсэг рүү хуулах, зураг байдлаар экспортлох гэсэн хоёр сонголттой. За үүнээс график хэсэг рүү хуулахын дарахаар за энэ график хэсэг дээр хуулагдчихээн. За мөн энэ дээр нөгөө нэг за мөн хоёр дахь дүрслэлээ бас график хэсэг дээр хуулж бас харж болно гэсэн үг. За дэлгүүр нэрэн цаг дуусч байгаа шүү. За ингээд бид өгөгдлөө нэгтгээд ингээд харж болж энэ статистик мэдээлэлтэй өгөгдлөө дүрсэлж харж болж байна. Хоёр хэлбэрийн дүрслэлээр бас харьцуулаад харах боломжтой байна. За тэгэхээр хичээлийн хувьд одоо дүгнээд хэлэх юм бол за энэ хичээлээр бид 314 гэсэн утгыг гаргаж ирэх одоо харуулах ёстой байсан тийм ээ. Тэгэхээр хүүхэд болгон одоо уртаа хүрээний урт диаметрийн хэмжилтийн хувьд одоо өөр олсон учраас бүгд яг 100% одоо 314 гаргана гэдэг бол байхгүй. Ямар ч ямар нэг алдаа гарсан л байж хэмжилтийн алдаа гарсан байж таараа. Тийм учраас үүн дээр байх ёстой хэмжилтээсээ хэр алдаатай байна вэ гэдгийг харах одоо боломжтой байгаа. Тэгэхээр бидний хувьд болохоор дундч нь анги нийтийн хувьд дундч нь 321 гэхлээр бидний хүсэж байгаа утга 314 гэхлээр 0.7 см-аар одоо алдагдаж хэмжилт олсон байна. Тэгэхээр энэ хэмжилт бол бас боломжийн гэж бас үзэж дүгнэж болно. Тэгээ ерөнхийдөө амьдрал ахуйтай бид нэр холбоод энэ
статистик нормал тархаалттай гистограмм зэргийг бас бид нэр ингээд харах боломжтой мөн математикийн салбарын уялдаа холбоог бас ойлгож харах боломжийг биднэрт бас олгож өгч байгаа юмаа. За ингээд хамтраад бас хийсэн гэдэгт итгэж байна. Тэгээд анхаарал тавьсанд баярлалаа.